За асуулт саналтаас яваад гэж. Газрын төсний бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж хангамжийн хүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын ерхий сайдын дэргэд байгуулах тухай засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хилцүүлэхийг Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогтод даалгалаа. Зөвлөл нь үүсэж байгаа нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц чанар үн бүрдэлтэнд хяналт тавих, зорилттой стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамт хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтанд ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ. Мөн төлс шатгууны үнийн хэлбэлцлийг докторжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор авто бензин дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл тэглэлээ.